хөрөнгийн эрхийн төсөлд нэг 17 орчим сая долларын хөрөнгийг зарцуулахаар төлөвлөсөн. Тэрнээс одоогийн байдлаар нэг 10 орчим сая доллараар зарцуулаад явж байгаа. Хөрөнгийн эрх гэж юу хэлж байгаа юм гэхээр энэ 8 аймаг тэгээд Улаанбаатар хотод гэр хорооллын иргэдийн газар тэгээд үл хөдлөх хөрөнгийг бүртгэхтэй холбогдсон энэ үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх ийм одоо чиглэлийн ямар дэмжлэг үзүүлдгийг гэхээр энд үндсэндээ бүртгэлийг нь одоо хялбар хөнгөн болгож өгнө, шуурхай болгож өгнө. Тэнд байгаа мэдээллийн одоо технологийн нь одоо зарим шинжилгээг хийхэд компьютер нааз зах юмнуудаар нь одоо хангаж өгнө. За өөр одоо байшин савныхын засварыг хийж өгнө. 8 аймгийн энэ үл одоо хөрөнгийн бүртгэлийн гидэ 90 манай нэг бүртгэлүүд нийлцсэн шүү дээ. Тэгэхээр бүртгэлийн байгууллагын байр савыг бол засч өгж байгаа. За өнөөдрийн арга хэмжээ бол 8 аймгийн төвд нийлээд нэг 13 машиныг энэ манай бүртгэлийн байгууллага одоо үйл ажиллагаагаа улам хурдан болгож иргэдэд одоо машины хурдаар очиж байх болтугай гэж л одоо нэг 13 ширхэг машиныг 8 аймаг тэгээд энэ төвд өгж байгаа. Тэгээд тэрний хүлээлгэж өгөх гэсэн ийм арга хэмжээ энд бас манай энэ Монгол улсад байгаа Америкийн нэгдсэн улсын элчин сайд Мянганы сорилын сангийн суурин төлөөлөгч хүмүүс бас оролцож байна. Ийм л төсөл юм байгаа. The vehicles are just one of аймагт урж байгаа 13 машин хөрөжүүлж байгаа энэ үйл явдалд бол хөрөнгийн бүртгэлийн газар, улсын бүртгэлийн ерөнхий газар одоо энэ төслийнхэнд бол одоо талархаж байгаа илэрхийлж байна. Иргэдэд үзүүлэх үйлчилгээ улам сайжирч, улам одоо өөр ашиг өргөжтэй болж, мөн одоо иргэд энэ өөрийн одоо эзэмшилд байгаа энэ хашаа болон одоо энэ газрыг одоо бүрэн одоо баталгаажж өгч, нэгснээр эдийн засгийн одоо бас эргэлтэнд оруулж мөн одоо нэгснээр өөрийнх нь амьдралд бас одоо маш их одоо өөрөөр өгөөж үзүүлэн гэдэгт одоо бид нар бүрэн итгэлтэй байна. Тэгээд энэ төсөл бол одоо бидний цаашдаа хамтын ажиллагааны өргөжж байгаагийн одоо нэртэн илэрхийлэл юм аа гэдгийг бид дахин тэмдэглэхийг хүсэж байна. Partnership is taking place. Энэ хөрөнгөний эрхийн төсөлмийн ресторантаа нэлээд удаан ч гэсэн ресторантаа хэрэгжээд одоо бол их тийм шуурхай үйл ажиллагаанд орох болцоотой болж өөрөөд байна. Өнгөрсөн онд бид одоо энэ хашааны газрыг хэмжих багажуудыг одоо сансрын хийх дагуулаас хэмжих багажуудыг ингээд ардуулаад одоо энэ үйл ажиллагааг зөвшөөрсөн. Өөрөөр хэлбэл одоо хашааны эрхийн ямар байрлалтай байгааг одоо тогтооход асуудалгүй болсон байгаа. За энэ жилийн хувьд бол энэ улсын бүртгэлийн ерөнхий газрын одоо байр машин тогтчул засах. За ингээд энэ машин техник за цааш нь бол одоо энэ IT компьютерийн төхөөрөмжийн бүх юмгээд өгөөд тоноглох гэж байна. За ингэснээр 2012 оноос эхлээд үнэхээр одоо ард иргэд энэ хашааны хүмүүс бол одоо өөрийнхөө өмчийг баталгаажуулахад бол ихэнх хүмүүстээ үйл ажиллагаа болох гэж байна. Энэ зөвхөн одоо хашаанд байгаа ард иргэдэд биш. Энэ чинь хөрөнгөний эрхийн бүртгэлийн хэсэг бол нэлээд чадамжтай өндөр болцоотой болж байгаа учраас энэ бол орон сууцнд байгаа за бусад одоо энэ үйл хөдлөлтөд бүртгүүлж байгаа энэ хүмүүс ч гэсэн ихэнх ач тустай үйлдвэрч болно. Тийм учраас энэ бол одоо Монголын ард түмэнд нэлээд өргөн хэмжээгээр мэдэгдэх ийм төсөлцөө болоод найдаж байна. За ингээд энэ төсөлцөө үзүүлж байгаа Америкийн ард түмэнд талархах ёстой хаа гэж бодож байна. За баярлалаа. We're trying to help up to 50. Мянганы сорилтын сангийн хөрөнгөний эрхийн төслийн хэмжээнд болохоор 53 мянган хашааны иргэдийг хашааныхаа газрыг хувьчилж авахт нь нэгдүгээрт нь бол тусалж байгаа. Хоёрдугаарт нь болохоор ерөнхийдөө Монгол Улаанбаатар дархан Эрдэнэт хотууд болон бусад ер нь бүх аймаг хотуудаар байгаа малчдыг хашааны газраа одоо хувьчилж авахт нь тусалж байгаа. Автомашинуудыг хөрөнгөний эрхийн байгууллагуудад өгж байгаагаас гадна бас тэр хөрөнгөний эрхийн бүртгэлийн газруудын хашаа байшин офисуудыг засаж янзлах мэдээлэл технологийн тоног төхөөрөмжүүдээр хангах бас тийм ажиллагаа явуулж байгаа энэ төслийн хүрээнд. To make improvements to their properties. Монголын Мянганы сорилтын сангаас улсын бүртгэлийн ерөнхий газар за 8 аймгийн
одоо улсын бүртгэлийн хэлтээс 13 автомашиныг гартуулж өгч байна. За энэ ажил маань бол манай бүртгэлийн үйл ажиллагааг боловсруулах, бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бий болгохын засгийн газрын одоо энэ томоохон зорилтод одоо дэмжлэг үзүүлж байгаа ихт гол арга хэмжээ болж байна гэж бид ойлгож байгаа. За энэ одоо аймагуд маань автомашинтай болсноор одоо төрийн үйлчлэгээ иргэд олон нийтэд одоо хүргэхэд бол ихээхэн дэмжлэг толцоо үзүүлсэн ийм чухал арга хэмжээ боллоо гэж бид ойлгож байна. За Мягны сорилтын сангийн дэмжлэгээр бас бид 8 аймгийнхаа байрыг ижүүрэнд тогтчулж байгаа. За дээр нь бас тоног төхөөрөмжөөр ижүүрэн хангаж байгаа юм. За манай улсын бүртгэлийн төв байрыг та бүхэн бас мэдэж байгаа. Тэр байрыг 2 байрыг маань бас ижүүрэн засварлаж одоо орчин үеийн тоног төхөөрөмжөөр бас хангаж байгаа ийм арга хэмжээнүүдийг даавч хэрэгжүүлж бид хамтран өнөөдөр ажиллаж зохион байгуулж байна. За тэгэхээр өнөөдөр бас энэ 13 автомашин Мягны сорилтын сангийн санхүүжилтээр Улаанбаатар хотын одоо улсын бүртгэлийн ерөнхий газар болон дүүргүүдийн хэлтсүүд болон мөн улсын 8 дулуур төвүүдэд одоо олгож байгаад бас бид нар энэ төслийн ашигшин бүртгэгчдийг төлөөсөн хорооны хувьд бол бас их баяртай байна. Мягны сорилтын сангийн төслүүдийн хүрээнд бол нэлээд олон төслүүдийн хүрээнд бол автомашинуудыг ингэж олгож байгаа. За эрүүл мэндийн төслийн хүрээнд нийт 21 аймагт олгосон байж байгаа. За мөн зарим одоо мэргэжлийн сургалт үйлдвэрлэлд үүдэн төсөл олгосон байгаа. Тэгэхээр би юу гэж хэлэх гээд байна гэвэл ерөнхийдөө энэ төсөл маань манай Монгол улсын эдийн засгт оруулж байгаа маш том хувь нэмэр буюу ер нь төслийг бол иж бүрэн цогцооронд хоошид бас доктортой байдлыг хангахад илүү анхаарсан юм одоо төсөл байгаамаа гэдэг одоо бид нар бас ашигшин бүртгэгчдийг төлөөж байгаагийн хувьд бол бас цаашаа хүлээж авч байгаамаа. Энэ Монгол улсад хөрөнгөний эрхийн бүртгэл гэдэг нь өөрөө их төвөгтэй явагддаг. Манай улс бол их уудам нутагтай. Тэгээ энэ үед бол Мягны сорилтын сангаас манай хэрэглэгчид зориулаад улсын бүртгэлийн газарт хэрэглэгчтэй хурц үйлчлэх зорилгоор энэ машин мэдрэлж байгаад нь олзлуудын зүгээс их баяртай байгааг хэлж байна. Цаашдаа энэ төсөл маань мэдэн одоо Монголын ард түмэнд өөрөөгөөжтэй амьдралд нь одоо дэм болсон эдийн засгийн хэрэглэлтээр ард түмнийг ядуураас гаргах ийм зорилготой явж байгаа. Энэ дээр бид ард түмнийхээ өмнөөс төслийн үйл ажиллагаанд хяналт тавьж байгаадаа туйлын баяртай байдаг. Монголын Мягны сорилтын сангийн хөрөнгөний эрхийн төслийн хүрээнд өнөөдөр бид автомашин хүлээлгэж өгч байна. За бид төсөл хэрэгжиж байгаа 8 аймагтай мөн нийслэлийн хэрэгцээнд зориулаад 5 ширхэг суудлын автомашиныг хүлээлгэж өгч байна. Ер нь энэ автомашин хүлээлгэж өгж байгаа асуудал бол зөвхөн одоо байгууллагын хөгжлийн төлөө бус хөгжлийн хүрээгээр одоо хөгжлийн төлөө гэдэг хязгаарлагдахгүйгээр харин ард иргэдэд очиж байгаа үйлчлэгийг улам бүр илүү одоо боловсронгуй болгох одоо үндсэн тавигдж байна гэж ойлгож байна. Хөрөнгөний эрхийн төслийн хүрээнд материалын эд зүйлсээс гадна одоо материалын бус байгууллагын хөгжил зориулсан олон тооны зөвлөх үйлчлэгээнүүд хийгдэж байгаа. Ингээд үндсэндээ энэ бүх олон зүйлүүд нэгснээр иргэн хүн эд хөрөнгөө бүртгүүлж түүнийг эдийн засгийн эргэлтэнд оруулах бүх нөхцөл бүрднэ гэж ойлгож байна. Тэгээ өнөөдөр энэ манай төслийн анхны одоо томоохон арга хэмжээнд чадар сайд, Монгол улсын тэргүүн чадар сайд, ач холбогдол мөн Америкийн нэгдсэн улсын элчин сайд гэх зэрэг хүндтэй зочид ирсэн явдлыг бид одоо төслийн зүгээс маш их талархаж байна. За Монгол улсын бөксийн хөгжлийн тулгуур төв 8 аймгийн улсын бүртгэлийн хэлтсдүүл энэ төсөл хэрэгжиж за байшин барилгын засах, тоног төхөөрөмжийн шинчлэх, за мөн улсын бүртгэлийн үйл ажиллагааг дэмжиж хөдөө гадаа явах болон нөхцөлийг хангах зорилгоор бол ажлын автомашин олгож байгаа. Ингэснээр бол одоо энэ аймагуудын улсын бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагаа иргэддээ шуурхай төргөн хүрэх нөхцөл боломжийг одоо олгож байна. Ингээд аймаг нийслэлийн улсын бүртгэлийн байгууллагын нэрийн өмнөөс Монгол улсын засгийн газартаа Мягны сорилтын сангийнхандаа улсын бүртгэлийн ерөнхий газрынхандаа ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн өрөөж байна. Бас энэ төсөл хэрэгжснээр Монгол улсад бүртгэлийн нэгдэн тостойг төгөлдөржүүлэх үндэсний хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд одоо зохих хөлбөмбө өгнө гэж ингэж одоо бид бодож байгаа. Энэ улсын бүртгэлийн хэлцээний хувьд бол 3 бүртгэл байгаа. Эд хөрөнгийн бүртгэл, иргэний бүртгэл, хуулийн этгээдийн бүртгэл. Энэ 3 бүртгэл бол одоо одооний аймгийн хэмжээнд ажил хэвээ явж байна. Тэгэхээр ялангуяа манай хөдөө орон нутгийн хувьд бол хөдөөгийн сумд маань бол хамгийн алсын сум нь 350 км зайтай халахгүй сум байгаа. Тэгээд мөн аймгийн төв маань бол 40 мянган хүнтэй одоо нэлээд том чойсон хот байгаа. Тэгэхээр эдгээр газруудаа хурц ажиллах одоо иргэдтэй үйлчлэхэд бол бидний ажилд бол маш их тусдаг хүн болсон арга хэмжээ болж байна гэж үзэж байна.